За юу ч манайхаа 2026 оны 3 сарын 28-ны өдөр ирлээ. Би яг одоо Швейцар улсын Люцерн хотод ирсэн бай. Швейцар улсыг бол та хэд маа мэдж байгаа хэрэг байгалийн бол өвөрмөц гайхамшигт тогтцтой тий. Альпийн нуруугаар хүрээлэгдсэн Швейцар шоколад гэх мэт. Швейцар гэдэг өгчөө өөрөө лагшри тий. Швейцарт байдаг үйлдвэрлэгдсэн бүх зүйл лагшри юм шиг яг нэг ойлголт төрсэн байгаа. Тэгээ одоо Rolex ч юм уу. Нэг тийм өөрөө цаанаа тийм фэнси газар маа Швейцар. Бүхэн цаанаас амар үнэтэй сая бүр ямар үнэтэй бэ? Бүхэн бүр хороотрын хамгийн үнэтэй гэсэн мэтлээ хамгийн гоё санаатай юм шиг тийм гоё газар байгаа байхгүй. За тэгээд Люцерн хот бол бас олон гоё зүйлийг харж болно. Альпийн нуруудаар хөрөлдсөн болохоор маш гоё өвөрмөц спотууд байдаг альпийн нуруунуудыг харах. За тэгвэл хэдүүлээс нэг хангуучлаа авч явах буу хаална. Би яцах айгу ядартай байна. 24 цаг унтаагүй. Өчтөр ажиллаад 11 дуусгаад 12 орондоо сонтож чадахгүй байлаар агаад 3 цаг болоо. Тэгээ шууд нисээд амар нойр хүрээд хэсэг үтсэн. Би бүр нойроо нөө кофе уугаад хөгжсөн сонсоод бүр хөгжсөн билээс гайхалтай юм аа. Сэргээж чадахын унтуулж чадах амьдруулж чадна хөлж чаддаг бас мондөг мэдлэлтэй энэ хөгжим гэдэг зүйл. За одоо ингээд харахад бол манай Швейцарын энэ үзэсгэлэнт байгаль те. Одоо баг ингээд Стокгольм шиг л харагдаж байгаа юм. Энэ өнцгөөс харах юм бол Стокгольмоос бол нэг ялгараад байгаа юм бол байхгүй ингээд харахад. Хөө энэ хараач те бүр. Уулыг хараач те. Альпийн нуруудыг харалтаа. Тэгээд агаар магаар бүр янз сайхан. За тэгээ миний үзэхний газар бол Чипел бриж байгаа. За энэ бол Швейцарын болон Люцерны яах аргагүй топ attraction урдаа барьдаг ландмарк байгаа. Аса яач ирээд зүгээр тийм хоёр газар байгаа тоохгүй хамгийн анхаарал татдаг. За бүгд энэ хүртэл одоо гарнаа. За энэ ирлээд эхлэл дээр нь. За бүүнээс харцгаанаа гэсэн чинь одоо яа намсгаад байна. За энд ирж байгаа. Самаа Чипел бриж маань 14-р зууны эсвэр баригдсан. За тэгээд бас дотроо зүгээр нэг гүрээс дотроо бас өвөрмөц уран зургуудыг агуулж байдгаар бас онцлогтой. Тэгэхээр уран зургуудыг одоо бүгд нэр харцгаая. За тэгээд харамсалтай 1900-аад оны сүүлээр манай Чипел бриг өөр маань шатаад уран зургийн талаас их нь устдаж өгөө болсон байгаа. За энэ харагдаж байна. Бүгдээрээ дээр ингээд гурвалжин дотор гайхалтай уран зургуудад дүрсэлсэн байдаг. Энэ нь яг л одоо киноны нэг англи гэсэн үг. Тэгээ ингээд бүгд нуушаад ихэнхдээ одоо хүний философи одоо ёс суртахуун шийтгэл их мэт зүйлүүдийг агуулсан утга учиртай ийм зургууд өгдөг. За тэгээ зарим нь хоосон ч байх магадaltaй ч энэ хоосон харагчлаа. Ягаад гэвэл галын дараа шатаад зарим нь баг талын сэргээж чадаагүй. Тэгээд нэг 40 гаруй одоо юм гурвалжин дотор зурагдсан зургийг сэргээж бас хуучнаар нь хадгалж үзсэн. Йоо за гайхалтай. За тэгээ энэ юу яадаг? Зуны уйлалт арай илүү гоё чимэглэл юм байдаг. Энэ гадна талбай хараа ингэ цэцэг навч гэдэг тавьчихгүй. Одоо энэ гадны хүрээгээр гэсэн байхгүй цэцэгнүүд ингэ онжуулаад тавьчихвал өглөө үзэсгэлэнтэй харагддаг. Арай хөөц долларыг болохоор бас 50 гүн шиг байгаад байна. Яа, үзэсгэлэнтэй шүү. Яаж ч юмд цагаагаар ямар гоё таарч ба. Нараа маар гараад. Амар өгүүлтэй заагаад байсан ч харин гоё шүү. Ганцаараа ихлээр ганц сул тал байдаг хөө. Яг ганц сул тал байгаа. Тэр зураг дараалах гэхэд ерөөсөө зураг дараад хүн байхгүй. Тэгээ энэ дэг гохоор хачаа ганц кадр дарна. Зүгээр золигтой зураг болох юм да. Юу нь бол бооцныг утгад хамаагүй хүн ихтэй газар. Би ч бүр нэлээд тосгон мосгонд ирэх юм болов гэсэн чинь ямар хүн ихтэй газар. За тэгээ өнөөдөр бол би Люцерныг бол бүтэн тэндэн Люцернаар бол сайхан алхам. Зөв нь бол нэлээд жижигхэн газар болохоор бас тийм ч амар алхуулахгүй байх. За тэгээ маргааш болохоор бүр альпийн нурууны Пилатус оргил дээр гарна. Одоо Люцернээс хамгийн ойрхон альпийн нурууны оргил Пилатус гэдэг бас нэлээд алдартай газар өдөө тэрний билетийг худалдаж авсан. За тэгээд тэрний оргил дээр бас амьдрал ахуй бастай хэр харагддгийг, хороо ертөнц яаж харагддгийг, юу бодогддгийг гэдэг сэдвүүлээ асуух харнаа. Тэр бол бас аягүй сонирхолтой гэж зүйл болох. Тэгээ бүр кабел караар уулах оргил руу гарах юм. Бүр хоёр кабел кар шүү. За өсөж за Люцерн хот бол ер нь хот гэх юм уу тосгоно гэх юм уу хотлоо гэнэ л дээ. За манай Люцерн хот чи бас нэг онцлог нь бүр Швейцарын бүх цагийн түүхийг бараг бүтэн харах боломжтой. Одоо дундад зууны үеэс ахуулаад нэлээд хадгалагдаж үлдсэн олон гой газрууд байдаг. Тэр олон гой газруудын нэг нь одоо энэ дундад зууны үеийн харуул хамгаалтын хэрэм одоо энд байх ёстой. Би бас анхудаага авч байгаа болохоор энд л байх гэж бодож байна да. Энэ гой дундад зууны үеэс авч үлдсэн харуул хамгаалтын хэрэм цамхаг. Гэтэ энд бол бас дайм болж байгаагүй. Энэ харуул хамгаалт цамхаг бол яг
тийм нэг түүхэнд бичиг зүйлсэн толгой мулгаан бас болж исэн юм бол байхгүй. Гэхдээ энэ буруу замаар яваад байна да. Ерөөсө хөнгөө байгаад ч тэгээ. Буруу утсан. За тэрийгээр өсч та. За дээш гад ч юм уу шиг нөө. За энд харагдчих. За энэ хитэн юм харуулын цамхгууд бас байдаг 7-8. Эннийхэн бас нэг зарим дээр гарч болдог л байх хэвээр доо. За араасаа нэг юм харагдаж байна да манай. Ондод зүүн үеийн юу вэ? Хан дээр нь Habsburg-ийн эзэнт гүрний лого гэх юм одоо сүлдэх юм байна шүү дээ. Энэ хоёр толгойтой шонхорчин хоёр зүүн баруун талаас харсан хоёр шонхорчин зүүн баруун Европыг захиран гэсэн утгатай Австри билет тэмдэг байхгүй уулна. Австри Habsburg-ийн эзэнт гүрний үеийн гэсэн чинь энэ хан дээр явж явах юм. Нэг нь юм цагтаа таавар байдаг. За тэгээ энэ болохоор Швейцарын бүр хамгийн анхны цаг гэж байгаа бүр хамгийн анх хийгдсэн цаг. Энэ цагт таарч байгаа юм харагдах та. Толгойд 1.13 болж тээ. Тий 6 м хосож явдаг гэсэн нэрээ. Яг л үнэ ярьсан байх шүү. 6 м хосож явдаг Швейцарын хамгийн анхны цаг байхгүй. Яа одоо хүртэл ажиллаж байна. Бас гоё. За тэгээд эргүүлээд харангууд Швейцар гэнэлсээр нэг дээрээс нь амар. Тэр харалтаа тэр Альпийн нуруудыг харалтаа. Нас уртай гэсэн. За камер жоохон муу юм аа. За дөөрхө зургийг авчихдаггүй гэсэн шууд бичлэгээ хий та. Өсөр нэг дээрээс нь. Йоо тэр Альпийн нуруудыг л хараач дээ. Малгайлан хаялах цаснараа маргаашийг мартсан зугаал гэдэг л шүлэг санаанд орж шít. За тэгээ дараагийн газар руу бас алхаж байна. Дараагийн газар маа нэг Арслангийн баримл байгаа. За тэгээд тэр Арслангийн баримл руу очих замдаа бас тэр одоо нэлээ юм жоохон тайлбарлахгүй болоос ойлгох хэцүү бас шууд. За одоо явж хэдүүлэн Арслангийн хөшөөлөөр явж байгаа байх нь шүү дээ. Тэр Арслангийн хөшөө нь болохоор 1700 оны сүүлээр болсон Францын хувьсгалын үеэр амиа алдсан Швейцар цэргүүдийн одоо дорсгол зориулж хийсэн байхгүй тэр Арслагч одоо тэгээ би одоо тэр яагаад гэдэг нь одоо айгуус нугастай юу вэ? Франц хувьсгал Швейцар цэргүүдээр хацаа хийж байгаа юм бэ гэж тодорхой очиж байгаа байхгүй хэн болгоно. За тэгээ энийг бас нэг цаг зав ачлаад бас тайлбарлахгүй болоод байна. Тэд нь очиод бас хүмүүсээ яаж яриад байх юм гэсэн. Одоош талбай бол нэрээ жижиг хот мод гэлтгүй бүр. Яаж зэрэггүй Швейцарын хамгийн их аялал жуулчлал хөгжсөн бол хамгийн их жуулч татдаг хот бол Лүсерн л байх ёстой доо. За тийм аа Лүсерн бол үнэхээр амьдлыг урамсалтай байна уу? Бараг Будапештээс амьдлаг ба шүү дээ. Оо төм төжөөж хүн бужгасан сайхан газар биш үү? Аялж байгаа асгаж явахад бас огт түнгүй газар яваад хас эвгүй гад юм аа. За буцаад түүх хичээлдээ орё. За юу болчихлоо? За нөө Швейцар хамгаалагч чи одоо Францын хувьсгалтай яваар ацаа хийж байгаа бэ гэж асуулт байгаа шүү дээ. За тэгээд эхлээд энийхээс өмнө Францын 1700 оны сүүлчээр болсон хувьсгал ямар өчтэй вэ гэдэг хэдүүл ойлгох хэрэгтэй байгаа юм л та. За тэр үеийн нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр Францын хаан засаглалтай байгаа. За хаан засаглал буюу тодорхойлол 16 дугаар үеэс төрийг барьж байсан. За тэгээд гол асуудал юу байсан бэ? Бослог гарах гол өмнө юу байсан бэ гэсэн чинь тухайн үед одоо үеийн Франц улс маа одоо хагас феодлын шин чанарыг агуулсан тийм системтэйсэн бохоггүй. Тэр нь юу вэ гэж одоо бүх хүмүүсийг 3 ангил тооцож байгаа. Хамгийн ихнийх нь болохоор сүмэн гиганттэй шашны тэргүүнүүд, хоёрт нь язгууртнууд тэгээд гуравт нь болохоор одоо бусад хүмүүс оролцож байгаа одоо тариачин, дундаж давхраг, тэгээд нэг ажилтан гэдэг. Тэгээ асуудал юу вэ гэсэн чинь нийт хүн амын 97% нь тэр 3 дахь давхрагд орцож байгаа, хариалагч байгаа. Тэгээд тэнд хариалагдсан хүмүүс нь 2 дахь давхраг буюу язгууртнуудаа татвар төлнө. Дээр нь тэр 1-2 дагаад ирэмлэгдэж байгаа хүмүүсүүд нь бүр хамаагүй илүү давуу их эдэлдэг байсан нь одоо тэр үеийн Францын иргэдийн уурыг хүргээд за энэ шудраг бус нийгмийн чинь үгүй хийгэж бослог босоод за тэгээ Францын хувьсгал эхэлж байгаа маа 1700 оны сүүлээр. За тэгээ хувьсгалын зорилго бол энэ систем үгүй хийж бүх хүн тэгш хэрэгтэй амьдрмаар байна. Бид нар тэгш хэрэгтэй сайхан Франц улсад амьдрмаар байна гэсэн зорилготой эхлүүлсэн сүүлдээ даамжраад Франц улсын одоо тухайн үеийн хаан 16 дахь улсыг бол алах, цаацлах тийм зорилготой үргэлжилсэн байгаа. За тэгээд Швейцар цэргүүд хаана гарч иж байгаа гэхээр тухайн үед болохоор Франц болон Швейцар улс хоорондоо цэргийн гэрээтэй байсан. За тэгээд Францын хаан Швейцараас 800 ширхэг бэлтгэгдсэн Швейцар цэргийг өөрийгөө хамгаалуулах, тэр тусам өөрийнхөө ордныг хамгаалуулах гээд хөлсөлсөн байгаа. Одоо нэгс хөсний цэргүүд гэсэн үг байхгүй юу? Швейцар цэргүүд бол тэр гайхалтай. Ягаад тэр Швейцар цэргүүд болохоор нэгдүгээр үнэнч
Хоёрдугаар бол маш нарийн мэрэгжлийн бэлтгэгдсэн гайхалтай зэргүүд байдгаар алтартай байдаг байсан Европт. За тэгээ маа 800 швейцар зэрэг хааныг хамгаалах гээд тухайн үеийн Парис байрлалдаг хааны ордныг хамгаалах гээд очсон. За тэгтээ мэдээс 800 зэрэг юу байх вэ? Тэр чинь бүхэл бүтэн Франц улсын 97% хүн ам эсрэг дайдаж штэ. За тэгээд ухрах тушаал хэдий энэ Швейцараас ухрах тушаал өгсөн тэр 800 зэрэг маань эрэлхийгээр ухрахгүй даалгавраас нэцэхгүй гэж амиа алдсан болохоор одоо энэ дурсгал төшөөг тэдгээр зоригттой дайчдад зориулж бүтээсэн. Яав ирсэн байна энэ байна. Асууртэй. Арслан бол ер нь гүн ухаан за их тохиолдолд болохоор хүч чадал одоо тийм эрх мэдэл давмгай байдал юм уу тэгээ доминансыг бэлэгддэг. Нэг бол маш олон зүйлд гардаг. Batman Brotherhood of Blackhead дээр Blackhead-ийн өрөөнд бол дандаа арслан байдаг. За тэгээ энэ арслан бол жоохон өөр. Хөтөлөд өхий. Одоо манай энэ арслан бол жоохон өөр арслан л та. Сайн харуул. Энэ сайн харах юм бол царай нь одоо цөх шаргадсан тий төхрөл давтсан. Өглөө хүлээж байгаа арслан байгаа даахгүй. Яг нөгөө маа 800 швейцар зэрэг шиг. За тэгээд энэ харах юм бол энд нь Швейцарын улсын одоо нэмэх тэмдэг буюу Швейцарын лого бамбан дээр нь байгаа. За тэгээд доорн зэвсэг гээд. Тэгээд тэр гайхалтай зэргүүдэд зориулж нөхөд урсгалыг бичсэн байна. За тэгээд одоо 800 зэрэг маань өгснээ дараа юу болсон бэ гэхээр Францын хувьсгалчид бол эзэн хааныг гаргаж ирээд цаазалсан. Нөгөө дээрэс нэг ундаг цаазад төхөөрөмж байдагтай. За тэгээд Францын хувьсгалчид бол эзэн хааныг гаргаж цаазалсан. За тэгээд ганц эзэн хааны цааслуулаач дуусаагүй маш олон хүнийг өөр цаазалсан. Тэр хувьсгалчдын шүүхээр оруулаад бүгдийн цааш харуулаад явсан. За тэгээд хаанаас нь гадна гэр бүл нас нэлийн зовсондоо чаавас хитнэн шоронд байж байгаад 2-3 жилийн дараа цааслуулсан. Тэгээд хүүхэд нь хөргөж чаас хүүхэд нь юм жоохон хүүхэдтэйс аахгүй. Тэгээд хүүхдэд бол буруу байхгүй шүү дээ. Тэгээд хүүхдийг нь болохоор бас шоронд хийсэн амир хэцүү нөхцөл шоронд байлгаж байгаад тэгээд хүүхэд нь маш хүнд өвчин тусаад нас болсон. Харин охин нь болохоор шоронд байж байгаад цөллөгдөөд тэгээд юм дахиж хүн хараагүй дээ. Тухайн хувьсгалаас survive хийсэн бас цөөх хүмүүстэй нэг гэж бас яригддаг. Францд аялж байгаа юм шиг болоо явчих. За Францын талаар удахгүй бас юугаас Франц болж Парис орноо. Тэгэхээр бас Францын талаараас хэдүүлээ ярангаа хамтдаа шиг харснаа. Одоо буудлага үедээ буудлаа харуулъя. Би капсул хастал авсан байгаа. Юу капсул хастал авсан байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Бөөнөрө харцгаая. Энийг харсан чи ягаад ч нэг бөхөө өргөө санаад орж ирэх юм Монголд байгаа юм шиг. За миний хот энэ юм биш үү? 15 капсул 15. Nice. Тэр амар гой бодол хэлж капсул төрүүлж юм дотроо тусдаа өрөөнд байгаа юм шиг. За тэг яаж нэг алчуур тагалт болоо гэж байна шүү. Чи тэгээд хэмжээний бүглөө. Тэгээд урт өргөн өндөр нь сайхан тарцсан уу. Гэрэлмэрлээ тэгээд юм тийм үү гэж. Сахасч масан тэгээд энэ тайпс юусан бэ? Алттай. Тэгээд ингэж зураг нь визард оозоостэй. Визард бууц ертөнцийн голдроо. Тэнд тагс жоохгүй. Тийм байна. За тэгээд энэ дээр идүүлгэн бол хүртэнтэй хувцаалгач. Гоёо. Сайхан тухт байлганд тавиад 2 хоног эндээ сайхан. Тэгээд жоо галт уцацсан гэлж байгаа тий уцаа гарна. Оо амар магтдас ч магаар тэнийг боллоо. Энэ юу юм ажил том шүү дээ. Type-C цэнгэлэхгүй сайн дур баахан үзээд доошоо богоолсон чинь одоо ямар ч арга байхгүй power bank өгөхүүлэх юм надаас байгаа. Тэгээд лобби цэнгэлэх байж олон л гэж чинь тэгээд тэнийг юм өрөөндөө цэнгэлэхгүй болохоор power bank-аар цэнгэлэх хүлээгээ сууж идэх хүн гэж одоо хаана ах удаа амьдрал. Тэгээд залгуур ажиллахгүй тоггоо гарч ямар тэнийг юм бэ? Уцаа цэнийг дуусаад өөрийнхөө power bank-ыг цэнийг ашиглахаар тэнийг юм авар нэрээ. Тэр за яац идэх юмуд бол авлаа. Гэтэ яасан үнэтэй газар вэ? Ачаат нь Швейцар франк чи еврогоос үнэтэй болох бүр үнэтэй санагдах юм ба. Харсан болгол амар үнэтэй санагдчих юм нэрээ. Эсвэл болноо. Тэгээ чи ер нь хоолой ичээд амарлаа бүр гамш нойргоо бүр сайн байна бүр толгой дүнхгүрцэн бүр зомби болцсон юм чи. Power bank одоо кордор зэрэглээ айцсан. Хусчихгүй байгаа. Тийм үлэн ажиллагчдаа байхгүй гэдэг бас тийм. Power bank цэнгэлждэг аль бол тэгээ дуусчихсан юм. Тэгвэл диодгарын сүм орох гээд ирлээ. За хотоо бол үнэхээр зохион байгуулалт цэвэрхэн зэгцтэй
өнгөлөг. Тэс гарцгаана юм бэ. Оо. Гарцаахгүй шүү дээ. За нэгээс гарцгүй гараад гүгэл хүүс гараад тэр гарцаа гараа да. Хотод гоё өстэй. Хотод л арилтгүй. Урдаасаа бүр аяа сүртэй. Саваа өндөр юм байна шүү. Саяга сүртэйсэн байна. Замрахаа хаа. Google Map дээр авчихсан. Онгорхоо гэж харагдчихсан. Шууд хүмүүс гадагш ийм хөлтөнстэй. За манай энэ сүм болохоор бас ийм graveyardтай юм байна. Graveyard-ны хэдүүлээс жоо сонирх юм. Юу бороо тагцсан. За энэ болсноо за тэгээ тойроод ингэ авт юм байна л да. За бороо орсоо шүхрээ орох цааж чахтана. За харъя. За ер нь хоолой чи хайр тутахгүй бүр үнэхээр нэр бензин дуусч байна. Толгой бүр дүнхтэй сүлдээ бүр ухаасаа байхаа байлаа. Өсөө шүнжин ямар ч нойр аваагүй хоцоос тоглоо биш юм байна. Сайхан ямар ч онти бодлогоо. За дэлбэрээс нэм юм боллоо. 2.2 франкээр хамгийн премиум. За паста тийм. За тэгээд энэ 3 франкаар нэг пицца авсан. Тэгээд пэчэнд бол 8 тулж болд юм байна. Тэгэхээр пэчэнд болгочиход. За тэгээд жинхэнэ швейцар пи болоо да. За хоолойч отол пиццагаад пи гонаа. Оо орой орох болооч пиццасан гэж байна. Манай дээр лобби юм шүү дээ. Энд ингэ суудаг шүү дээ. Тэгэл ресторан ингэ тэндээ модах чинь турмай тавьдаг. Аннаас нэр арай цуцаа хөрөлтэй юм байна. Ямар айтхантай гэдэг. Чихэн пип шүү дээ. Там пивнат. Амар гэж он дээр юм гоё пивнат. Апатас гоё пив. Чихэн цаас чанар. Хөөс шүлэс чинь. За хоолойч унтах гэсээс худлаа идэв байна. Бас хорогтоод унтах чаддгүй юм байна. Буцаад оройны Chapel Bridge-ийг гарах гээд өдөрлөө. Зүр дуртай газрынхаа бас тэ өдрийн өнгө төрх, оройны өнгө төрхийг бас нэг дахиад шалгах зүгээр өдөө шүү дээ бас. Орой бол бүр шал өөр болчихсон зарим газар чи. Тэгэл насгаараа. Манай Chapel Bridge бол дараах юм байна оройд. За одоо гой хөвөмтөн багтаа болохоор. Багтаа ялах хаа. Хөрхөн ганц хоёр хүмүүс байгаа даа. Энэ Chapel Bridge нэр энэ гол дээр цорын ганц модон гүр биш шүү дээ. Энэс гадна дахиад нэг гүрөөд тийшээ нэр явж үзгүй зүгээр яхаар нэгэнд гараад ирсэн юм чи. Тэр гүрийнх нь бас сонирх гэдэг. Тэр нь тэр жоохон цаашаага тэр зүгт байгаа хаа. Таны бодлоор. Тэр Lucerne бол оройд бол нэг байдгүй юм байна оо. Энерги. За хүрээд ирлээ. Дараагийн модон гүр Chapel гүрний дараа бараг 200-300 жилийн дараа баригдсан гүрдээ. Тэгээ муу адилхан юутай ийм уран зургуудтай гурвалжин дээр triangle багтаас уран зургуудыг бас ингэж өгсөн. Энэ нь бол маш ойролцоо Chapel гүртэй бол бас ойролцоо дизайнтайгааг бол харж байна хэдүүлээ. Би ч бас анхудаага харж байна дөө. Гэтэ манай энэ гүр бол ялгаатай Chapel Bridge чинь хажуудаа нэг Water Tower гэдэг таавартай байхгүй юу? Тэг харсан бах тийм нэг таавар байгаад бас манай энэ гүрэн дээр бол тийм таавар байдаг болохоор
бас жоохон сүргүй байгаад байдаг гэж магадгүй хүмүүст. Гэтэ бол надад бол гоё л гүрэн. За тэгээ одоо энэ гүүрийг гарах юм бол чигээрээ гарах юм бол юм бол Old Town байгаа. За тэгээ Old Town-аа нэг жаал алхаад тэгээ буцаад буудлын руу харъя да. Эдний яж захад энэ хөөрхөн жижиг ус ориглоод нь ажиллаад байх юм аа. Түрүү бараг 2-3 юм ажилтдаг ус ориглоор харлаа. Хөөрхөн ажиллаад байх бүгд тэр нэг хөөрхөн шүшээд байх. За тэгээ Old Town надаас хөрхөн алхаа гэсэн чинь энэ бахан ус хаадлаа. Тэр хавьд бахтай нөө вороо ороод. Энэс хөрхөн зурагтай бирлээ. За үсээ авчлаа. Буудлага оч хоолоо идтаа нэг үлдсэн нэг гомтой пастага өмлцсөн пастага идээд тэгээд олтыг дөө маргааш өглөө тус пилатус гарнаа. Альпийн нуруунд гарнаа guys. Альпийн нуруунд болцсон маргааш өглөө. За өглөөний 9 цаг болчихсон. Стэйшн сайхан боллоо шүү. Тэгэхээр унтмаар л. За одоо тэгээ юу яана? Пилатус руугаа гарах. Автобус нь ихлээ суунаа. Тэгээ автобус нь суугаад ойрхон байдаг нэг крин гэж байгаа. Тэнд очичоод тэндээс кабел карт суугаад тийшээ гараад кабел карт амжаад тийшээ гараад тэгээ пилатус дээр очиж. Альпийн нуунаас дээрээс байна. Өдөр айгаа үүлтэй байна. Үүлтэй болохоор дээрээс ганцхан харагдах нь бахан үйл харагдах хаад бодчих шүү. Тэгээ юу болсноо одоо энэ вокзал руу явчих. Автобус нь суух. За нөгөө альпийн нурууд маа харагдахгүй нэ энэ үүлний цаанаас. Яс жоохон аацгүй өдөр таалаа шүү тэгээ нүүлэн. За арц. Ачнаа тэгээ. За хажуучгаар кирэн дэрлээ. Одоо нөгөө кабел карт газар л гоё. Яаж вэ да? Уулын хаяг нь байна. Оо. Болж штэ. Ингээд заагаа яваад байгаа. Оо. Тийшээ гэж штэ. Ингээд бол төөрөхгүй штэ гадаад. Энэ пилатус руу гарах хоёр арга байгаа таа бол та. Эхний талаар миний хэцхэн кабел кар шоколад дэс доош байгаа ч. Нөгөөх нь хамгийн iconic Golden Circle гэдэг байхгүй юу? Тэр хавцаа за Golden явна нэг юм. Тэр болохоор 4 урд транспортейшн ашигладаг. Эхлээд болохоор 2 цаг заваар яваад Lucerne Lake-ийг тойроод тэгээд дээшээ пилатус уулруу дэлхий дээр хамгийн налуу вагоноор гардаг хгүй. Хитэн градус үлээ 35 ч үлээ 40 ч үлээ тэр хэвцээдэг. Хамгийн налуу вагоноор дээшээ 30 минут өгсөөд тэгээ оргил дээр гардаг. Тэгчээд тэр дээрээсээ Dragon Cable Car гэж буугаад тэгээд өөр энгийн cable car-аар боддог хгүй. Миний болохоор энгийн cable car дээш өгс нэг шат дахиад тэгээд дараа Dragon Cable Car суугаад тэгээд гардаг хгүй. Би тэгээд Golden Trip-ийн үнийг харсан чаас дууссан байлаа нэг Toyota-аас Aerial-ийн дүүнтээс тагцсан. Тэгээд наасан кабел кар наасан. Йоо байгаасаа ангас. Оо тэр штэ. Тэр улаан өнгөтэй кабел кар байгаа штэ. За тэр энэ да эхлээд эхнээс ахвал. За тэгээ аавар мантай байна. Новши манан байхгүй бол гой цэлмэг харагдахгүй юу. За ирлээ Пилатус. Манай Пилатусоос лууны логотой. Бас Пилатус эртний хуучираагаар Пилатус болон бас луунууд амьдардаг байсан. Гэдэг домогтой ерөндөө луунуудыг бол хааш нэг ярих юм дөө тэгээд хятад жарихын Швейцар жарихын Польш жарихын Польш Краков ч бас лууны орн гэдэг. Үнд ясаа Монгол л утаа шүү. Энэ нөгөө жижиг кабел кар. Миний дараа Dragon Cable Car фонда. Тэр нь арай том. Ямар ганцаас очлоо. За одоо тийшээ явах та. Арай хор даунда. Go. Яа догтлоо шүү. Яаху. Йоо. Солиот. Ишээ харта. Тэр цаас юм бүр цасмаас хоцсон бүр. Оо тэнд Lucerne харагч. Йоо, галзуу бүр. Яг нөө өмнө би бас хэвтээ жигжээчээд очиж Тэмээ олроо яг ингэж кабел кар гарт юм байлээ. Яг тэрэнд байгаа юм шиг санагдчих. Гэтэ би одоо Швейцарт Альпийн нуруунд цаас таархан хөвч хангай гэдэг шиг л. Яа, баахан цаас олсоо.
өөр аимшигхан тоглож байгаа юм шиг ман дунд ороод ирсэн. Юу чарагдахгүй гэн таараа. Битүү манай. Хаана за буух юм бол одоо бас мэдгүй. Йоо ганта ийм хөтөн байна. Би яагаад ийм нэг овцтой шичвэ. Би арай ч юм хөтөн байна бодоог штэ. Засмас ийм амар. Сайхан нөө шивэд овцсон хувцтай ядж ирсэн бол дээр байхгүй. Нөө хүртэгтэй. Йоо агчтай шиг хүүтэй аялахгүй гэсэн. Их хүүтэй айл болчихлоо. Яа удаж олж чадахгүй мэн нөө. Би ч одоо хувц сунар гэж амар баг гэж уус хавар намраа явж намраа цараа дотуур авч ирсэн. Дотуураас өмдтэй бас яа цаа. Гэтэ дээгүр мөгөр доогор мөр гутал хот ийм хөтөнд. Хөл төгч авах доош буухан дээ. Ашгүй бурхан будтай өмнө энэ дээрээ нэг дотор газар байд юм байна. Гадаа шууд гадаа задгатал тайсан бол би зогсохоор байлаа шүү. За үзэгдэх орчин байдгүй гэж. Битүү манай. Харагдахгүй. Би ч бол найлтаа гаад ирсэн байд. Харагдахгүй яа тэнэг байна. Заавал зайлгүй нурууд байгаа шүү би. Пилатос дээр ирсэн бай. Заавар шаашаа. Ямар тэнэг өдөр таараа хороо ертөнцийн бүр. Харагдахгүй шүү. Бүр энэ 3 метр зайд ч харагдахгүй шүү. Зарай энэ Пилатос кало. Стомно яндаг шүү. Уул нь ингэж харагдах хэрэгтэй байхгүй. Тэгэл яг уул нурууд зүгээр харагдах. Bread with Pilatus. Энэ одоо нэг мүзэж явах юм байна бах та. Мөнгө төлөх юм бол одоо надад мөнгө төрөх байхгүй. Дотор юм газраас нь зүгээр чийлэрдэг. Өсдөг дэлхийд дээр хамгийн налуу галтрэг шүү дээ. Тэрний модель нь энд бас татсан. Яг хослын цаг болно шүү. Сая энэ хажуутлаас өмнөө шоп руу ороод жоохон магнитаа харсан чинь юу вэ? Үнэн 9 франк. 9 франкаар одоо магнитаа аваад хороо хамгийн үнэтэй магнитаа байдаг юм шүү. За тэнцтэй мэдгүй юм байхгүй байна. Уусаа манан ботон дотор. Просто манан ботон дотор бүр харагдах юм уусаа өнөөдөр харагдах юм байна. Хараа. Ингээд цацуулбал тэгэл харагдах юм байх. Царат. Энэ л энэ амьдрал. За би буцлаа. Энд надад их юм байхгүй мөн үү? Одоо яа бүлэгээ суугаад илтэй биш. Бүсэнээрээ буц. Бас хос өмнөөс сүмнээс шопорсэн. Бүсэнээс сүмнээр давъя. Бүсэнээ үргэлжлүүлж хаалхнаа. За уцчаанда азтай байх уу яг азгүй байх уу байна бай. Биш тэр нөгөө шивэдийн төрлийн тойронд азтай байсан л та. Одоо ингэ нэг азгүй утсан. Дараа чи одоо азтай нэлс үгэлтэй. Дараа чи ил дээр. Хүүтгүүш хасах 6-7 гэж бас тоолоо юм биш юм аа. Одоо бүсээр л гоё сайхан нэрхтөр үгжил. Тэгээ бас хоолонд итээ. Бүрч өглөө. Шинэ ажин уу? Зогсчихъя. Тогтосооч юу? Яг ч ба. Яа зогсч юу? Shit. Тогтосооч байгаа юм шүү дээ. Хөлж өглөө гэжсэн чи. Йоо арай. Нэр юм багт. Нэр юм артай зогсчлоо. Come on, Яач дээ. Би Юу за шүү явж нөө азгаац бас Пилатос альбин нуруугаа царч чадаагүй дээр ингээд хацаад дүр хөлж өгөх юм шүүс гэж бодлоо шүү дээ азгаац өгөхөд цагаас арайс гайгүй бас би ч бас ашгүйс ёо явж нөр ямар бас за ёо энэ бүр үлгэрийн юм шиг дүр зураг аваад Oh my god. Ёо.
Нүсэрэн дэрсэн чи бас л жоохон жавартай шүү. Яа, амар үцэг болсон. Рафта чапел бриж бэкграунд гэдэг. Йоо. Альпи норож байгаа фейлтэй шүү те. Пилатус дээр очиж байгаа харцсан бол гоёс байхгүй. За яах вэ тэгээ. Асхан бол дээр бол болж байгаа юм байлгүй дээ гэж. За дөрөөс нь энэ фаст танцраалаа. За тэгээд хамтнаар 3 франкаар байна. За тэгээд нэг корсан тааж байгаа юм. Төө самэт өгөх чагаа юм. Корсан. Бүр амар болцоо хамтнаа. Хасуу. Өчтөр пиццмэс үлдээ. Гэр бодоод байна. Тийшээ очиж зүгээр тэр дээр болон гарч болдог байхгүй. Тэгээ ингээ хотыг харж болно. Тэр дээр гарах уу одоос оройтчуу гэж гайхаад байна. Өнөө өчтөр орой өрөөдөөсөн. Нөө чапел брэдэс гадна дахиад модон гүрээд гээ алхаад байсан да тэр чинь байхгүй. Ингээл дуусчихсан. Харин нөө чапел брэдэс нь болохоор тавартай гэж хэлчихсэн да. Арай сүртэй гэж. Заарч тэр уул өдрөг явъя дөө. Одоо их зэрхгүйгээс бас ганц ирсэн дээр нэмсэн салхуурл очиод ирээ. Доцор болгол харах болоод юм харагдах болчих магадгүй л бодсон юм л та. За тэр цохроо. Энд ч яаж ямар новшонтой газар үү тий. Би бүр олон газар байлсан да. Баруун Европ, зүүн Европ, Балтик, Скандинав, Балкан гэдэг бараг нэр бүр талбарлуу аяллаа. Тэгтээ би амьдрал таахтай what the fuck гэж хэлбэр үлдээ газар ирлээ. Өмнө нь бас арай ч гэж бас үнийг хараад арай гэж боддгоо байлаа. Шивэд бивэдэг үнэтэй газар байна. Гэтэ бас боломжийн гэж боддог гэсэн чинь. Юу вэ Швейцарч вэ? Би бүр нэр зүгтөө санагдчихлаа. Нөгөө миний нөгөө байн гавж дэдэг хоол нөгөө задгаач штэ. Байн гавж дэдэг савтаа хоолнууд байдаг та дэлгүүр дотор аялахтаа. Тэр хоолнууд ч юу нь бол 3 евро 4 евро болдог байхгүй макстай. Тэсчин зүг баг доотлын үнэ нь 7 франк байгаа юм шиг. 7 франк гэж бүр 8.5 евро штэ. Ядчаад франк нь еврогоос удаа болох бүр тэнэг юм аа. Тэгээ дээшээ ер нь дундч нь 10 франк заяа гайваа хот юм савтаа хоолнууд нэг цагт. Би бүр юу яриад байгаа юм бэ? Мөнгө хэмнээд байгаа мó одоо яагаад. Тэгээ бүр тэрийг авчаа бүр ресторан дотор ороод хоол идэх бүр төсөлж чадахгүй мэн үү. Тэгээ өчтөр яаж яхад нэг орой ингээ жоох өссөн ингээл бодлого алхаал явж байлаа. Тэгсэн чинь нэг хамгийн хаацтай байлаа оройтой ихтэй шөнийн амьдрал нэг. Тэгсэн чинь нэг цонхоор нэг хасч хажуудлын нэг барилгын цонхоор хасч баахан ус хоол идчих. Яа би ч бүр тэгж кинон дээр нэг дээр орог гэргөө нэг залбуу хүүхдүүд нэг цонхоор харж айлын цонхоор харж тэр гэр бүлийн жаргалтай хоол идэж байгаа сценүүд байдаг та тий киноны дээр нэг цонхоор харангад гэр бүлэрээ тэр хоолтой гадаа нь өссөн нэг хүүхд цонхоор харж байгаа юм шиг өөр тийм мэдээж чаддаг бас ёо бүр үнэхээр нэр ганцаараа хэлж байгаа тултал болгож байна уу стар бол гүлгийн үнэтэй газар энэ хотод тэгээд хоолны газар гэснээр кебаб зарж байгаа тийм нэг турк бүр араб хүмүүс ихэдтэй Европын хаасаагүй би бүр кебаб зарж байгаа газар авсангүй дандаа тийм нэг лагшри газар тийм годомсны болон кебаб бооч өөр юм том байдаг шүү дээ. Бүр тийм харцгарцсангүй хараа. Тэр бүр ямар бүх юм лагшри тэрнээс харагдаад байгаа юм л да Швейцарын. Одоо ингээл барилгуудыг харахад бүр санаал нэг гоё. Тийм ус годомс талбай юм албай. За доор нэрчлээ одоо дээшээ жоох өсчөөл. Харлаа та. Амар гоё юм модны чиг өнөрч. Өдөр нүстэр бороо гэсэн үд бас амар гоё. Чиглэг өдөр. Яа, за ирэх шиг боллоо. Ингээд энэ observation deck юм шиг. Ингээд хорхоо өсөлттэй шүү. За энэ бол бидний түрүүний харсан дээр дундад цоноо байна. Хэрэм бай. Тэгээд энэ залуусээр нуур харагдсан. Цаана альпийн нурууны хэсэг харагдсан. Гэдэг тайчгүй шүү. Энэ дээр гисгч энэ дээрс одоо гоё аахгүй. Төсөрч ийм л аниргүй газар та. Яа тэр уулнууд тэр ямар сарт. За тэгээ ардаа ингээд таасаа зэрэглийн бодолтой. За зуны өрөө бол энэ дэрсээд ингээд
Пивонга тэ тайвхах татангаа чийлэрч юм байна бөндөө. Тэгээ энэ харуулцыг хараад хамтдаа сууж болно. Эсвэл амар гой тогтцуулаад энэ чинь ингээ хөргөн жижиг юм штэй гой ингээ гэрэл мөрөл засаад цэцэн мөц тавьж байгаад гой тэ. Энд одоо яа тэ ингэ бууж байгаад энэ мэд тэ нэг ийшээ харангаа өрөө нэг гэрэлтэг санал малч юм уу тэ тавиул бас зөв юм шүү. За чапел гүрэн дээр бас сүүлийн алхалтай хийж байна. Тэгээд энэ хүрээ дөрөв бичлэгээ дуусгаад да. Одоо юм хайрч амрыг. Тэгээ маш өглөө өнгөрлөө уцсана. За тэгээд бүх чапел брэжэн дээр авчлаг маань ихсэн бол одоо ингээд чапел брэжэн дээр ингээд дууссан дээ. За ойртой шилцээ. Ойртой лусерн би улаа гэж